Тавтай баг улсын 3-р төвлөгөөс хөдөллөө. Үндэсний багийн эмчнэр Чингис хаан олон улсын нисэх бодолд ирсэн байна. Өдрөөс харж бодлогын хүрээнд үндэсний баг 5 дахь аймаг болох Ховд аймаг руу хөрлөж байна. За бид зөвхөн Улаанбаатар хотод хийгддэг нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгийг орон нутгад нь нутагшуулах зорилготой явж байгаа. За ингэснээр болохоор бүс нутгийн ард иргэд маань эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчлэгийг орон нутагт авах бүрэн боломжтой болох. Үндэсний багийнхан энэ удаад нэг Ховд руу явж байгаа ш нисцэн үү? Одоо эн чинь 5 дахь аймаг руугаа явж байгаа тий. Өмнөгөө явцсан, Хинтээ, Дорнод явцсан. За сая сүүлд Орхон аймаг явсан. Одоо ингээ Ховд руу яваад ирэхээр дараагийнхаа аймаг руу төлөвлөлтөө гаргана да. За сайн байцгаана уу? Та бүгдний өдрийн мэнд хүргэе. Хамтарсан засгийн газар байгуулагдсанаас хойш одоо өнөөдрийг хүртэл хийсэн ажлуудаас товчхон танилцуулъя гэж бодож байгаа өнөөдөр. Төвлөрлийг сааруулах бодлогоос явж байгаа. За ер нь манай улсад үүсэж байгаа энэ эрүүл мэндийн салбарын ачаалал, энэ тусламж үйлчилгээний одоо хүлээгдэл, энэ нөхцөл байдал маань ер нь энэ төвлөрсөн тусламж үйлчилгээнээс болоод байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн хүмүүс Улаанбаатарт ирээд Улаанбаатарт байгаа 9 дүүргийнх нь хүмүүс улсын 1 2 3 дугаар эмнэлэг Хавдар гэмтэл цог судлалын үндэсний төвгээд энэ эмнэлгүүдээр очиж тусламж үйлчилгээ авдаг. Эннээс болж маш их ачаалал үүсдэг ийм асуудал байна. Тийм учраас бидний төвлөрлийг сааруулах буюу 21 аймагт энэ хүрж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, 9 дүүрэгтээ хүрэх тусламж үйлчилгээг сайжруулах энэ бодлогыг хийж хэрэгжүүлж байгаа. Нэг удаа очиод эмнэлэгт очиод хүмүүсийг үзээд онцлогын эмчилгээ хийгээд зогсохгүй тэнцээ тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч эмнэлгийн ажилтныг сургах ажлыг илүү их идэвхтэй хийж байгаа. Тэгснээрээ бид нар цаашдаа заавал Улаанбаатараас хүмүүс очиод тусламж үйлчилгээ үзүүлээд байх биш. Тэнцээ байгаа эмч эмнэлгийн мэргэжлүүд нь чадвахчаад Улаанбаатар руу айл болох хүн явуулахгүй тухайн амьдарж байгаа бүс нутагтаа тусламж үйлчилгээг авах боломжийг л бүрдүүлж байгаа. Энийг төвлөрөл сааруулах бодлого гэж бид яриад байгаа. Мөнх сайдын бас өөрийн санаачлагаар оруулж ирж байгаа дэмжиж байгаа нэг ажлын санаачлал хийж байгаа ажлын нэг нь бол энэ төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Энэ үндэсний баг руугаа энэ одоо эмчлэгдэж чадахгүй байгаа. Монголдо эмчлэгдэх гадагшаа явдаг урсгалыг багасгах. Дээрээс нь энэ Улаанбаатар хотод мэрэгссэн эмнэлгүүдэд төвлөрөл их үүсээд байгаа энэ төвлөлийг орон нутгууд руу задлах тал дээр төсвөө ч гэсэн бас тавьж хөрөнгө оруулалтынхаа хөрөнгийг ч гэсэн тэрлүүгээ тавьж хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 16 аймаг маань энэ факс системээр энэ зайн онцлогооны төвтэй холбогдсон байна. Эх 7 хоногтой багтаад үлдсэн 5 аймаг нь холбогдно. Ингээ 21 аймаг маань бүгдөө холбогдох нэ. Ингээд Баян Улгийд байна уу, Дорнодод байна уу, Улаанбаатараас зайтай энэ аймагуудад хийгдсэн компьютер томограф, маммограм, рентгений зургуудыг одоо Улаанбаатарт ирж үзүүлж онцлуулад хариугаа бичүүлж байгаатай ижил төвшөнд л одоо уншиж хариуг бичих нэ. Тэнцэнэ шинжилгээгээ хийлгээд Улаанбаатарын төвшний онцлогоогоо хийх нэ. Эннийхээ хүрээнд үндэсний багуудыг бий болгож ер нь жилдээ 3 төрлийн тусламж үйлчилгээг аймаг орон нутаг дүүргүүдэд ер нь хөгжүүлье гэдэг ийм бодлого явж байгаа. Ингээд өнөөдрийн хэмжээнд хамгийн нэн тэргүүнд тулгамдчаад байгаа Хавдрын тусламж үйлчилгээ. За энэ аймаг орон нутгуудад өндөр өртөгтэй торог төхөөрөмж байрлалчихсан боловч тусламж үйлчилгээ сайн хүрэхгүй байгаа энэ судсан доторх онцлогоо эмчилгээний тусламж үйлчилгээг сайжруулах энэ бодлого маань хийгдээд эхэлчихсэн байж байгаа. Жилд одоо чинь 2023 онд Монгол улсад чинь 7225 тэрийн өвчин шинээр онцлогдсон байхад үндсэндээ тэр маань 100% Улаанбаатар хотод ирж тусламж үйлчилгээ авсан байгаа байхгүй. Өнөөдөр тэр Увс аймгийн одоо чинь ходоодны хорт тавдраар өвдсөн иргэн Улаанбаатар хотод ирээд тэр хүн чинь ганцаараа ирдэггүй их олуула ар гэрийнх нь 3 4 ирнэ Улаанбаатар хотод хагалгаанд орно бусад химийн болон туяа эмчилгээгээд үндсэндээ
3-6 сар жил хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод бараг амьдарч тэр эмчилгээг хийх юм зайлшгүй шаардлага гараад байд. Энэ тэр тухайн гэр бүл тэр хүнд бол маш их эдийн засгийн дарамт болдог. Тийм учраас бид нар тухайн бүс нутгийн өвчлөлийн байдлыг судалж үзээд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт түшиглээд ходоодны хорт тавдрын мис заслын нэгжийг байгуулах төлөвлөгөөг гаргасан. Ингэснээрээ ойрын одоо 3-4 жилийн дотор өнөөдөр Улаанбаатарт ирж тусламж үйлчилгээ авж байгаа энэ тохиолдлын 70-80%-ийг нь тухайн орон нутагт авах энэ боломж бололцоог бүрдүүлнэ гэдэг ийм төлөвлөлтөөр бид бүхэн ажиллаж байгаа. Монголд эмчлэгдэггүй өвчин яг өнөөдрийн байдлаар 2024 оны байдлаар 26 байгаа байхгүй. Бид нэр тэгээд 2025 2026 гэхэд бид нэр 0 болгочихъя л гэж. Ингээд энэ 26-аас яг одоогийн байдлаар 10 баг явцсан байгаа байхгүй. 10 баг явцсан. Одоо нэмээд энэ жил дахиад 3 баг нь явчихнаа. Ингээд энэ багууд маань суралцаад ирэхэд хамгийн гол нь тухайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийнх нь худалдаа авалт энэ шийдлүүд нь бас давхар шийдэгдээд явж байгаа. За сайн байна уу? Намайг доктор Огт Мөхтлөг гэдэг. Миний хувьд болохоор яг хүүхдийн зүрх судасны эмч, судсан доторх мэсцэл, ангиографи чиглэлээр сураад өгсөн. Ер нь бол жилдээ 20-30 хүүхэд зүрхний ямар нэгэн байдлаар хямралдаглууд илэрч байгаа. Улсын 3 дугаар төвлөлтөд бас хамтраад гадаадын профессортэй хамтраад зөвлөлт одоо эмч нартайгаа цаашд ингээд энэ амжилттай хийгээд ингээд үргэлжлүүлээд явах юм бол одоо гадагшаа одоо өндөр өдөртгөөр амжилтгээ хийлгэх хүүхдийн тоо эрс зөөрн. Ингээд 26 онд эднэр маань энэ 13 баг маань тусламж үйлчилгээ үзүүлнэ. Энэ 13 маань 26 онд үзүүлээд эхэлчихнэ гэдэг. Ингээд бид нэр Монголд эмчлэгдэггүй өвчлөлийг одоо цаасан дээр буусан 26 байгаа. Гэтэ цаасан дээр буугаагүй бас Монголд эмчлэгдэггүй өвчлөлүүд байгаа. Гэтэ эхний ээлжинд бид нэр цаасан дээр буудсан байгаа гол өвчлөлүүдэд эмчилдэг болгочихё л гэдэг бодлого. Энэ удаагийн ээлжинд явцсан байгаа 10 баг маань одоо гадны өндөр хөгжилтэй Япон, Солонгос, за Энтхэг, Турк мэтлэн энэ улсууд руу явсан. За эхний ээлжний багууд маань сараас 2 сарын хугацаанд суралцаад ирчихсэн. Одоо тусламж үйлчилгээгээ гадны зочин профессоруудтайгаа хамтраад эх оны 1-р сард хийхээр ингээд төлөвлөлтүүд нь хийгдсэн явж байгаамаа. Нөгөө талдаа бид нар одоо нөгөө гадаад дэмжлүүлж байгаа хүмүүсийг санхүүгийн эрсдлээс нь багасгахын тулд насанд хүрсэн хүн бол 20%, хүүхдийн бол 50%-ийг эрүүл мэндийн дэмжих сангаас одоо төлбөрийн даадаг болсон шүү дээ. Монгол улсад эмчлэгдэггүй өвчлөлийг. Гэхдээ энэ нь өөрөө эргээд эмчлүүлж ирснийхаа дараа баримтаа авчираад энэ мөнгөө эргэж олж авдаг нэг юм хэцүү тогтолцоо байгаа. Бид нар энийг өөрчлөөд гадаад эмчлүүлэгчдийн нэгж гэдэг зүйлийг бас байгуулж байгаа. Ингээд энэ маань одоо монголчууд хамгийн их явж эмчлүүлж байгаа Солонгос, Хятад, Энтхэг, Турк гэдэг улсууд руу ямар эмнэлэг рүү очивол хамгийн оновчтой бага зардлаар сайн тусламж үйлчилгээ авах юм бэ гэдгийг нь бид нар тодорхой болгож гэрээнүүдийг байгуулж илүү хямдралтай үнээр тусламж үйлчилгээг авах. Нөгөө талдаа нөгөө эрүүл мэндийн дэмжих сангаас үзүүлж байгаа нөгөө төлбөрийн хөнгөлтийг нь эмчилгээнийх нь өмнө шууд эмнэлэг рүү шилжүүлэх бас ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ маань богино хугацаанд бид нар энийг хийж хэрэгжүүлтэл одоо бас иргэдэд санхүүгийн эрсдэл дарамтнаас нь одоо чөлөөлөх энэ боломжийг бүрдүүлнэ гэдэг ингээд хоёр талын одоо бодлогыг хийж хэрэгжүүлж байгаа гэж хэлж болохоор ажлуудыг хийж байгаа. Төв сураад ирж шүү. Болцсон уу? За тэгээд яваад ирэхээр ч бас уулзнаа, жоохон ном аялцснаа. За бүгдэд нь амжилт хүсье. За Харвард их сургуулиур 20 залуучуудаа явуулахаар болчлоо. Эх оны эхний улиралд Вашингтон их сургууль руу бас 10 залуучуудаа явуулна да.
нярайн эрт илрүүлгийн тогтолцоог бий болгоод бид нар 5 төрлийн энэ эрт илрүүлгийн тогтолцоог өнөөдөр ер нь эхнээсээ хийгээд эхэлж байгаа. Зүрх судасны өөрчлөлт, нөгөө зулаан хоорж тархины ямар нэгэн одоо тархины даралт байна уу, ямар нэгэн одоо бидний ярьж байсан цист байна уу, ингээд тархины талын өөрчлөлтүүдийг үздэг. За дээрэс нь бол түнхний эхог бол манай улсад ингээд ер нь тогтолцоо болцсон, байнга үздэг болцсон. Улсын хэмжээний бодлого бол эрүүл ирээдүг бий болгох гэж байна. Тэр ажлыг хүрээнд өнөөдөр манай улсад өмнө байж байгааг хийгдэж байгаагүй энэ тархи хөргөх эмчилгээг одоо шинээр нэвтрүүлж байна. Ингээм бол бид нар өнгөрсөн 5 сарын хугацаанд боловсон хүчнүүдийг нь Шанхай, Тайван хотуудад сургаад тоног төхөөрөмжийнх нь одоо хөрөнгө оруулалт худалдаа авалтыг хийгээд өнгөрсөн 7 хоног суурилагдаад эхнээсээ одоо тусламж үйлчлэгийг хүүхд үзүүлээд эхэлж байна. Ер нь яраа эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд бол бүтэлд ордог. За энэ архаг болон хурц бүтэлтүүд яраа эмнэлэг доторч гэсэн одоо бүтэлтийн асуудал хамгийн тэргүүлэх байр суурийг эзэлдэг юм аа. Ургийн бүтэлтэд төрсэн яриад бол одоо дэлхийд даяараа алтан стандарт болсон эмчилгээ бол энэ тархи хөргөх эмчилгээ болчиход байгаа. За хүний амьдралын хамгийн үнэтэй хугацаа бол эхний 1.5 минут байдаг гэж байна. Тийм учраас одоо яраа энэ тархи хөргөх эмчилгээ бол одоо манайд нэг шаардлагатай хамгийн амин чухал ийм эмчилгээ байна. Бидний гол барьж байгаа нэг өвдснийхэн дараа эмчилдэг биш. Унал таталтай хүүхдүүдийн ийм эмчилгээний асуудлыг одоо анхаарахаасаа гадна тэр яаж унал таталтгүй болох вэ, сэргийлж ямар эмчилгээ хийх вэ гэдэг бүх зүйлийг нэвтрүүлж байгаа. Энийг улс даяар Улаанбаатарт байгаа 5 төрх авдаг эмнэлгүүдтэй 21 аймгийнхаа эмнэлгүүдэд сургалтуудыг ороод эхэлсэн, тоног төхөөрөмжийг ингээд нийлүүлээд эхэлсэн. Ингээд бид нэр одоо эрүүл үндэстэн болох тогтолцоо маань тавигдаад бодит үр дүнгээ өгөөд эхэлж байна л гэсэн. Хүүхдийн өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болоод байгаа нэран бүтэлт гэдэг зүйлийг бид нэр дэлхийн стандарт эмчилгээг өнөөдөр Монгол улсад нэвтрүүллээ. Тэгэхээр эрүүл мэндийн яамны сайдын санаачлагаар нэран өвчлөл эндэгдлийг бууруулах үндэсний 5 баг байгуулагдсны хамгийн одоо ихэнд нь бол тархи хөргөх үндэсний баг байгаа. Тэгэхээр тархи хөргөх үндэсний баг маань хүнд бүтэлттэй төрсэн нэран тархийг хамгаалах улмаар хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх юм одоо гол ажлыг хийж байгаа. Бид нэрад чиглэсэн эрт илрүүлэг, сургууль суурилсан эрт илрүүлгийн тогтолцоо 6 наснуудын нүд шүд зүрхний үзлэг маань эхэлчихсэн 80 гаруй хувьтай явж байгаа. Энэ маш их амжилттай явж байгаа. Ингээд 6 настай буюу 1-р ангид орж байгаа хүүхдүүдийн нүд шүд зүрхний үзлэгийг хийж байгаа. Зөвхөн үзлэгийг хийгээд зогсохгүй бид нар өвчлөлийг илрүүлээд оншийн тодруулаад эмчлээд хяналтанд авах энэ тогтолцоо руу бид нар орж байгаа. За Монгол улсын хэмжээнд эрүүл аюулгүй сургууль арга хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхээр ингэж төлөвлөж байгаа. За өнөөдрийн байдлаар нүд шүд зүрхний одоо үзлэгт орсон 6 наснууд маань Улаанбаатар хотын хэмжээнд нийт одоо хүүхдүүдийнхаа 6 настай хүүхдүүдийнхаа одоо 70 орчим хувийг хамарсан ийм одоо үзлэг шинжилгээ хийгдээ явж байна. За энэ үзлэг шинжилгээгийн бас нэг одоо давуу тал нь бол бид нэр химэл оюун ухаанд суурилсан технологийн дэвшлийг ашигласан ийм одоо үзлэг шинжилгээ хийж байгаа. Тухайлбал зүрхний цахилгаан бичлэг бол одоо бүхэлдээ энэ технологиг ашиглаад явж байна. Дахиад шинээр одоо нэвтэрж байгаа үйл ажиллагаа нь шүдний одоо үзлэгийг бас химэл оюун ухаанд суурилсан ийм үзлэгийг одоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ технологийн давуу талыг ашигласнараа оншийн зөрөө гарахыг багасгах, за мөн одоо цаг хугацаа багасгах ийм эерэг сайн нөлөөтэй. Хүүхдүүдээсэн тийм ээ 2 настай, 4 настай, 6 настай, 8 настай ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн энэ эрт илрүүлэг үзлэгүүдийг нэмэгдээд дата үүсээд эрүүл мэндийн дата үүсээд ингээд явхлаар өөрт нь үүссэн нэг эрүүл мэндийн том дата үүсээд явж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр энэ 6 наснууд эрүүл мэндийнхаа үзлэг шинжилгээнд ороод эрүүлсэн бол эрүүлсэн гэдэг энэ бүртгэл мэдээлэл нь цахимаар бий болоод энэ мэдээлэл маань тэр хүүхдийн насан туршид нь дагаал явж 12 дугаар ангиа төгсгөд тэр эрүүл мэндийн түүх нь одоо улмал одоо нэмэгдээл ямар одоо өвчин эмгээр өвдсөн эсвэл одоо эрүүл мэндийн өсөлт хөгжилт нь ямар байгаа гэдэг бүхий л дата тоо мэдээлүүд энэ цахим дэвтэр дотор хадгалагдаж байна гэсэн. Энэ боломжийг хангаж өгснөөрөө ирээдүйд одоо монголчуудын маань эрүүл мэнд одоо эрс сайжрах энэ бодлогоодыг хийж хэрэгжүүлж эрүүл ирээдүг бий болох энэ бодлогоо түлхүү анхаарч хэрэгжүүлж байгаамаа. Тэгэхээр бид нэр цаашдаа энэ улсын хэмжээнд чанартай юмэр нэг үнийн бодлогоор яаж хангах вэ гэдэг энэ бодлогоодоо
хийж хэрэгжүүлээд эхлэлийн тавиад эхний ээлжийн юмнууд маань одоо ороод ирчихсэн ард иргэдэд одоо хүрээд эхэлсэн байж байгаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр бид нэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоогдчихсон эмийн хатуу зохицуулалттай чанартай эмийг дотооддоо хэрэгэлдэг энэ улсуудаас худалдаа авалт хийх хилцлийг одоо улсын хэмжээнд хийж энийг нь одоо улсын хэмжээнд аймаг орон нутаг бүх газарт ижил үнээр ижил өртөгтэйгээр түгээх ажлыг нь хувийн хвшил хийх буюу төр хувийн хвшлийн одоо түншлийн хүрээнд энэ зохицуултыг бид нар амжилттай хийж хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Солонгос улсын 5 төрлийн эмийг за яаралтай одоо биднээс өмнө хэрэгэлдэг цусны даралтын чихэн шижингийн хорт тавдрын гэх нэмүүдийг одоо бас шууд худалдан авалтыг их зүйн зохицуулалтын талаар тусгай зөвшөөрлийн талаар бүртгэлийн талаар хурлыг хийгээд гарч ирж байгаа. Дэлхийн жишгт нийцсэн одоо тэр стандарт чанар аюулгүй байдлыг хангасан эмийг эрүүл мэндийн яам шууд худалдан авалтыг хийж эхэлж байгаа. Сайн байна уу? Танд Порсига бичсэн байна. Порсига маань манай дээр нэг их усүрийн эмгээд шинээр Солонгосынх нь ирсэн байгаа. Яг адилхан тунтаа Донгко гэдэг үйлдвэрээс нэг их усүрээр орж ирж байгаа юм байгаа. Нэг шигээл уун гэсэн үг. Би болохоор уучин Порсига гэдэг энэ сахарын эмийг уудаг байхгүй юу? Тэгсэн тэгээ би урд нь болохоор 53,000 төгрөгөөр авдаг юм байгаа. Тэгсэн чинь энэ хүүхэд сая ингээд Солонгосын үйлдвэрийнхаа нэг их усүрийн эмээ гэдэг ингээд 6,000 төгрөг болсон шүү гэд авдаг өгсөн. 70% хөнгөлж байгаа энэ эмээр нь болохоор одоо би 53,000-аар авдаг байсан юм а 6,000-аар авна гэдэг маань энэ хэрэг 47,000 төгрөгийн зөрүү бий. Өөр би өчнөө эмээ ингээд бар тэр мөнгөөр авчих учраас энэ бол хамдуудад маш их хэрэгтэй. Санхүүгийн хувьд бол нэлээд төхөм өөрсөнд нь нэлээд тус олно гэж бодож байна. Монгол улсын өнцөг болон бүрт нэг үнээр илүү боломжийн хямд үнээр ард иргэдэг хүргээд эхэлчихсэн гэсэн үг. Энэ удаагийн эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль бол 10 сарын 1-ээс энэ хуулийн мөрдөлт маань нэлээд чанга явчихсан. Тэр нь иргэдэд шууд хүндрэл урчрах ийм нөхцөл байдал үүсгэсэн байхгүй. Энэ бол нэг талаас хор штэ. Ээжүүд бие биендэд эмийн зөвлөгөө өгдөг бол маш буруу. Тодорхой тунгаар хэрэглэх ёстой зүйлийг хэтрүүлдэг. Буруу тунгаар дур мэдж имжлэгээ хийснээс болоод тэр болгонд илэг гэмтчихийдэг. Ингээд насан туршдаа тахир дутуу болох. Тохирсон том бол юм болно. Жор маань бол маш олон талын ач холбогдолтой баримт бичиг болдог. Тэр жорыг эмч мэддэг. Одоо эмчээс заавар зөвлөгөө авч явах хэрэгтэй. Тохирох юм хоёлоо ууж эхлэх нь байна. Жортой авах ёстой байсан эмийг жоргүй аваад замраагүй хэрэглээд дадал болцсон байсан зүйл өөрчлөгдснөөрөө иргэдэд ийм чирэгдэл учирж байгаа ийм зүйл болсон. Энэ бол энэ дээр бид нар цаашдаа ер нь нэмийн замраагүй хэрэглээг зогсоож энэ зохистой хэрэглээг бий болгосноор бол ирээдүйдээ маш их одоо хувь нэмрийг оруулж байгаа гэсэн. Зүгээр нэг жишээ. Манай улсад одоо элэгний хорт хавдар бол улсдаа буюу дэлхийдэд хэрэгүүлж байгаа. Гэтэл элэгний хорт хавдрыг үүсгэж байгаа гол шалтгаан 90% нь B, C, D вирусын халдварын шалтгаантай байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ халдвараа яаж багасгах юм бэ, бууруулах юм бэ гэдэг бодлого манад нэг номерын чухал. Энэ дээр ажиллаж байгаа. Жишээ нь өнөөдөр Монгол улсад онцлогдож байгаа хорт хавдруудын ер нь дунджаар нэг 70-аас дээш хувь нь л 70-аас дээш хувь нь хожим шатанда онцлогдож. Зөвхөн 30-40% нь эрт үедээ онцлогдож байгаа. Гэтэл умаа үзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлэг бол 13 оноос хойш доктортой хэрэгжиж явсан. Өнөөдөр 54-58% эрт үедээ онцлогддог хувьтай болсон байхгүй юу? Энэ бол маш их өвөрмөц сэргээлт. Дээрээс нь 30-40 насныхныг папиллома вирусыг илрүүлэх шинжилгээнд хамруулна эмэгтэйчүүдийг. Ингээд жил болгон эннийхээ одоо хамруулалтаа нэмэгдүүлээд явна. Ингээд илэрсэн хавдрыг одоо анхан шатанда байгаа хавдруудыг аймаг дүүрэгтэй эмчлэх чадамж боловсон хүчинд бид нар бэлдээд эхэлж сургалтыг явуулаад эхэлчихсэн. Монгол улс тэргүүлж байгаа бүх хавдраар үндэсний хэмжээний багуудыг байгуулад төлөвлөгөөгөө гаргацсан 3 төвшөнд ажиллах нь шүү дээ. Үүсгэж байгаа шалтгаантай тэмцэн эрт илрүүлгээ сайжруулна, амьдарж байгаа бүс нутагтаа тусламж үйлчилгээг авнаа гэдэг энэ цогц тогтолцоогоо бид нар бий болгочихсон, төлөвлөлтөө гаргачихсан. Энэ маань одоо ажил хэрэг болоод
эхэлсэн байгаа гэж хэлж болно. Ийм үндэстэн болох боломж нөхцөлийг л бүрдүүлэх энэ бодлогыг хийж хэрэгжүүлж байгаа.